Оройн төргийн Улаанбаатарын мэдээ тодруулга зочны булангаар үргэлжилж байна. Өнөөдрийн тодруулга зочны булангаар Жасраа сангийн тэргүүн ариун зай хүрэлцээрсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Нийт үзэгчдээ энэ оройн мэндийг хүргье. Тэгэхээр ярилцлагын хахинд бас Жасраа сангийн үйл ажиллагааны талаар бас үзэгчдэд товчхон танилцуулсан зүйтэй болоо гэж бодож байна. За тэгье. Юуны өмнө Жасраа сан гэж ярихаас өмнө Жасраа гэж хүн маань өөрөө хинбэ гэдэг талаар одоо цогцгаан дурдсан зүйтэй болов гэж бодож байна. Жасраа гэдэг хүн маань өөрөө гавьяат Монгол улсын гавьяат эдийн засагч, Монгол улсыг 1992-оос 96 онуудад удирдах одоо ерөнхий сайдаар ажиллаж байсан тийм хүн юм байгаамаа. Тэгээд Жасрааг одоо ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ хонглын үзүүрт гэрэл харагдана хэмээсээ одоо тэр үгийг их алдаршуулж хэлж байсан хүн юм байгаа юм тий. Тэгэхээр Жасраа сангийн үйл ажиллагаа бас хизэнээс эхлэв. Үйл ажиллагааны чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулж гиснээс хойш ямар ажлуудыг зохион байгуулав тий. За яг миний хувьд бол би одоо Жасраага бол миний өвөө юм байгаа. Би ач зээнэрийнх нь хамгийн анхных нь хамгийн том зээн. Тэгээд өвөөгийнхаа 80 насны ойгоор нь 2013 онд ахтайгаа одоо хамтраад үр хүүхдүүдээс нь Жасраа санг үүсгэн байгуулж санаачилж үүсгэн байгуулсан. Тэгэхээр Жасраа сан маань өөрөө маш залуу одоо 2-3 дахь жилдээ үйл ажиллагаагаа эрхлээд явж байгаа. Тэгэд манай сан маань өөрөө анх үүсгэн байгуулагдчих байхдаа гол зорилго маань юунд дагуулагдж исэн бэ гэхээр өвөөгийнхөө одоо энэ нийгэмд оруулж исэн хийж бүтээж исэн тэр оруулсан хувь нэмрийг нь бусдад сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх одоо эдийн засгийн хөгжилд оруулж байсан тэр тус нэмрийг нь бусдад таниулахад мөн энэ эдийн засгийн чиглэлдээ явж байгаа шинэ одоо эрдэмтэн судлаач нар тухайн энэ цаг үедээ эрдэм шинжилгээний дэвшилтэд бүтээлүүдийг шалгаруулж Жасраа нэрэмжит одоо шагналаар шагнах тухайн одоо бүтээлийг нийтэд дэлгэрүүлэх ийм зорилгыг агуулж байгаа. Мөн түүжлэн залуучуудыг одоо оюутан залуусуудыг дэмжих, эрдэм шинжилгээний хурлыг зарлах, за олимпиад, тэмцээн уралдаануудыг явуулах ийм чиглэлээр ажиллаж байгаа тийм. Тэгэхээр удахгүй бас эрдэм шинжилгээний баг хурал зохион байгуулах гэж байгаа тийм. Энэ талаараа бас нэмэлт мэдээлэл өгөхгүй. За тийм. Ер нь өнөөдөр тулгамдж байгаа асуудал маань нийгэмтэй сайхан бэлэг ерөнхий сайд маань ерөнхий сайдынхаа ажлыг аваад эдийн засаг гэж одоо ажлаа тодорхойлсон. Тэгэхээр альва улс орны амьдрал маань өөрөө зөв зохистой эдийн засаг дээр л тогтож байдаг юм байна гэдэгтээ хинж өнөөдөр маргахгүй бах. За 13 онд үүсгэн байгуулагдаж байхдаа манай сан маань анхны одоо эрдэм шинжилгээний хурлаа төгөргийн ханш түнд нөлөөлөх хүчин зүйлүүд сэдвээр явуулж байсан. За тэгээд дараагийнхууд нь яваад одоо энэ 3 сарын 27-ны өдөр Монгол Улсын их сургууль нийгмийн ардчил Монголын залуучуудын холбоотой хамтран 3 дугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотуудаа тогтвортой эдийн засаг бодлого шийдэл эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгуулж байгаа юм аа. Оролцох хүмүүсийн хувьд оролцох хүмүүсийнхээ хувьд бол эдийн засгийн чиглэлийн их дээд сургуулиудын бүх оюутнууд оролцох нээлттэй оролцохыг одоо урьж байгаа. Энэхүү одоо оюутны эрдэм шинжилгээ судалгааны ажлуудыг дэмжих, нийгэм таниулах зорилготой. Мөн өнөөдөр одоо нийгэмд тулгамдж байгаа эдийн засгийн одоо энэ хүндрэлээс хэрхэн гарах уу? Ер нь тогтвортой эдийн засаг байж ээж өөрөө хөгжил дэвшилтэд явах юм аа гэсэн сэдвтэй явж байгаа. Тэгэхээр эрдэм шинжилгээний хурал гэхээр бас яг энэ эдийн засгийн чиглэлээр суралцж байгаа оюутнууд бас төлхөө оролцох боломжтой юм байна. За ямар шаардлага шалгуураас тавьж байгаа юм болоо? Ер нь нээлттэй. Өнөөдөр бол оюутан залуучуудыг өнөөгийн эдийн засгийн хямрал одоо түүнийг шийдвэрлэх одоо хувилбарууд, арга замууд юу байх вэ? Яг нөгөө энэ оюунлаг яг нөгөө юмыг хийх юмсан, бүтээх юмсан суралцж байгаа хүүхдүүдийнхээ бас тийм хүсэл эрмэлзэлтэй те. Энэ хүүхдүүдийнхээ дэмжиж бас тэднээс гарах санаануудыг нийгэмдээ таниулах бас хэмэдгүү те. Бас их ач холбогдолтой тийм. Тэгэхээр Жасраа сангаас бас гаргаж ирсэн номнууд байгаа тийм. Энэ номнуудаас бас авчирсан байна манай студид. Энэ номнуудаас бас танилцуулахгүй үзэгчтэй. За тийм. Өвөө маань насаараа багшилсан. Өөрөө
одоо дарга гэж хэлүүлэхээс илүүтэй багш гэж хэлүүлэх дуртай байсан. Тэгээд эцсийнхээ мөчөө хүртэл багшилж ирсэн л дээ. Тэгээд өөрөө тэрэндээ яагаад дуртай байдаг гэсэн бэ гэхээр тэр олон оюутан залуучуудын тэр шинэ хүсэл эрмэлзэл тэр их санаачлага өвөөд тэр гоё залуу энергийг өгдөг байсан. Тэгээд өөрийнхөө сурсан мэдснээ бас бусадтай түгээн дэлгэрүүлэх маань өөрөө маш ач холбогдолтой хэрэгтэй зүйл юм а гэд. Жасраа сангаасаа болохоор яг өвөөгийнхөө алдар сууг дэлгэрүүлэхийн тулд Пунцгийн жасраа гэдэг одоо түүх намтруудыг хэвлүүлэн гаргасан байгаа. За мөн одоо өмнө нь орж байсан, оролцож байсан нэвтрүүлгүүд одоо бие нэвтрүүлэг байд юм уу те одоо Алтай хөх байц байд юм уу ерөнхий сайд байд юм уу бүхий л одоо нэвтрүүлгүүдийн цуврал болгоод CD-н дээр гаргаад өнөөдөр ч гэсэн энэхүү одоо тэр ярилцлагуудыг үзэхэд үнэхээр энэ цаг үеийн олсон одоо хүртэл одоо биднэрт одоо шийдлийг хэлж байсан мэт санагддаг тийм сайхан одоо цаг үеэсээ өмнө алхаж байсан хүн юм байгаа. За тэгээд өвөө маань өөрийнхөө эдийн засагчийнхаа хувьд эдийн засгийн онол мөн эдийн засгийн мэдээлэл шинжилгээ гэд лекцүүдийг гаргаж байсан. Тэгээд энэ бол одоо эдийн засгийн онол ном нь ихтэй сургуулийн оюутнууд эдийн засгийн онол сонирхон судлаачдад зориулсан лекцийн эмхэтгэл гэдэг өвөөгийн маань заадаг байсан 15 лекц ингээд энэ номонд орсон байгаа. Тэгэхээр эдгээр номуудыг бас үзэгчд маань сонирхол яаж холбогдох вэ? Жасраа сан руу хандаж болно. Тэгээд ер нь бол одоо номын худалдаагаар бас оруулнаа. За тодруулах зочны болон энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн тодруулах Жасраа сангийн тэргүүн Ариун Зээ оролцлоо.